Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайхан хаварч байна уу? Зя өнөөдрийн ингээд биш дээ. Би ингээд бодсоохгүй юу ярьж болох уу гэж боддоод тэгээд яг өмнө би бодож л байсан юм байл л дээ. Тэгээд мартсан хийх гээд бодоод яваадсан мартсан байлээ. Тэгээд өнөөдөр ярих хэвлээ. Өнөөдөр жоохон за юу ягаад энийг сонсон бэ гэхээр YouTube дээр нэг бичлэг үзчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь өрөөнийхөө дорчог муулын илүү нэг бичлэг авсан. Yes. Тэр амар хөөрхөн бичлэг шүү дээ. Тэрийг үзсэн амар related болоод тэгээд яхаа би чинь аюу олон хүмүүстэй амьдарч ирсэн юм билээ шүү дээ. Их сургуулийн нөгөө нэг Монголд байхдаа бол байнга гэр бүлийнхэнтэйгээ амьдарч ирсэн. Тэгээд Англид ирснээсээ хойш бараг 5 өөр газар амьдарсан юм уу? Тэгээд тэрх болгондоо хүнтэй амьдрах шаардлага гарч ирсэн. Тэгээд зарим тохиолдолд нөгөө хүмүүс их асуудалтай байсан ч гэсэн заримдаа би өөрөө их асуудалтай хүн болчдөг. Тэгээд аль аль нь л угаасаа яг асуудалтай байдаг аахгүй. Тэгэхээр та хоёр бас одоо хүмүүстэй бас амьдарч байгаа шүү дээ. Амина та хоёр одоо хинтээ амьдарч байгаа илээ. Учир та хоёр өөрөөсдийнхөө юмыг жоох яриач. За би нөхөртөөгөө амьдарч байгаа. Гэтэ өмнө нь бол зөндөө Итали оюутан байхдаа зөндөө олон төрлийн хүмүүстэй бас юу ясан өрөөний хүмүүс хамтрагчд болоод амьдардаг байсан. Гэрийнхэн дааж гэсэн зөндөө амьдарсан. Би ч одоо 2 дүүтэйгээ тэгээд нэг найзтайгаа ингээд дөрвөлэн амьдарч байгаа. Тэгээд өмнө нь бас зөндөө л олон төрлийн хүмүүстэй амьдарч үзээ энд болоод. Тий. Сайнтай ч амьдарч үзлээ, саартай ч амьдарч үзлээ. Өөрөө ч сар нь боллоо. Oh no, I'm perfect. Тэгж. Би маш сайн өрөөний. Би яг тэгж хэлмээрсэн. Denial тэг нөгөө нэг хүн ингээд юм accept хийхээсээ өмнө эхлээд denial тэгээд gradually accept тэгээд юу лээ эхлээд accept хийхээсээ өмнө awareness тэгээд яг заавал ингээд нэг тийм асуудал тариад идэг даач биш л дээ. Гэхдээ зүгээр ингээд заримдаа ингээд бидний нэг өдөр тутамдаа хийгээд ингээд заншсан байсан үйлдэл бусад хүмүүст болохоор тэр нь ингээд жоохон шинэ үйлдэл болж очдөг ч юм уу тийм үе ер нь гардаг л та. Тэгээд өнөөдөр болохоор эхний хэсэг нь болохоор ерөнхийдөө одоо хүмүүстэй амьдарч байсан. Тэгээд яагаад ингэж хүмүүстэй амьдрах болсон бас нөгөө нэг шалтгаан бас сонирхолмоор ингээ нөгөө нэг хүмүүстэй амьдарч байхад анхаарах зүйлс юм уу тиймэрхүү юмнууд байх юм бол сонсож байгаа хүмүүст бас амар relate болох юм бол хүнтэй хэрэг амьдарч ахыг бодож байгаа. Эсвэл хүнтэй одоо амьдарч байгаа тэгээд өөрөөсөө бас асуудалтай бол бас амар ингээд бидэртэй адилхан байдалтайгаа гэж бодохоор бас хүмүүст илүү сонирхолтой ах юм болов уу гэж бодлоо. Тэгээд эхний асуулт руу орцгоё. За тэгье. За би нэг юм structure бэлдсэн. Structure руу орох. За. Өмнө хүнтэй ингээд амьдарч үзээд. Тэгээд ер нь гой талаас нь эхлээд ярих юм уу? Ер нь хүнтэй амьдрахын ер нь гой тал нь юу вэ? Та хоёрын хувьд. Би эхлэе гэж асуусан. За. Би өөрөө амар тийм ганцаараа байх бас айгуу тийм дуртай төрлийн хүн бол биш л юм байл л тий. Тэгээд
оюутан байхдаа бол дандаа ингээд өрөөндөө бүр хамт хүмүүстэй амьдардаг байсан. Тэгээд бас өрөөндөө хамт хүнтэй амьдрахаас гадна бас нэг хажуу өрөөндөө бас хүнтэй амьдарч үзсэн. Тэгээд ер нь бол оюутан байхдаа одоо өрөөний хамтрагчтай байх амар гоё юм билий. Хамтдаа ингээл гоё шоудаал, хамтдаа гоё юм ярьж хоноол, амар тийм найзтайгаа шал танихгүй юм байсан ч гэсэн гоё ингээд найз болгоод тэ ингээ өөрийнхөө хүрээллийг тэлээд гэдэг юм уу. Тэгээд байх нь амар гоё байсан. Одоо ингээд жоохон том болоод нөхөртөөгөө хамт амьдрахад бас амар гоё байгаа. Ер нь ингээл хамтдаа хүнсээ цуглуулаад гоё хамтдаа ингээл мөнгө олоод хамтдаа тэрийг үрээл ер нь айгүй гоё байгаа. Тий. Ер нь нөхөртөөгөө амьдрах нь одоо яг өмнө найзуудтайгаа амьдарчснаас ер нь хэр ялгаатай вэ? Хамаагүй дээр байгаа. Найзуудтайгаа би ер нь бол нэг амар хамт бол амьдарч үзээгүй. Үгүй үзсэн байна. Нэг жил үзсэн юм биш шүү. Яг гэхдээ яг нөхөртөөгөө амьдрах нь хамаагүй дээр байгаа. Яагаад тэгэхээр одоо чинь румейтүүд болохоор амар юм жижиг сажиг юм асуудлууд амар гарч ирдэг. Чинь хин аяга угаахгүй яасан хоолой ингээд миний хүнснээс авцсан байж штэ гэж амар их тэгдэг. Одоо тэ нөхөртөө олчингууд чинь миний чиний гэсэн юм байхгүй. Дундасаал юм чинь тэгэл ярилцж байгаа л аяга угаана ярилцж байгаа л хүнсээ хамтдаа аавна тэгэл тэр мэр жижиг сажиг асуудлууд нь юусоо байхгүй болчт юм илээ. Тэгээ тийм болохоор айгу амар байгаа. Зөв. Би хараа ер нь ингээд хүмүүстэй амьдарч байгаа туршлагаа ингээ харахаар цөөхөн хүмүүстэй амьдрахаар ингээд миний ингээд одоо хийж байгаа үйлдэл яг нөгөө үндэ яг хин яг буруу үйлдэл хийгээд байна тий. Одоо нэг нь одоо жишээлбэл хоолоо ичээд шууд цэвэрлээгүй байх ч юм уу тий. Ойлгомжтой штэ цөөхөн амьдарч байвал яг хин хоол хийгээд ингэсэн мэддэгдээд байгаа байхгүй. Яг олуулаа ингээд амьдрахаар нэг bystander effect гэж байдаг штэ. Ингээд за нэг хүмүүс дунд ингэж амьдрахаар ингээд нэг юм хүмүүс жоохон ингээд нэг тийм жоохон харилцаа нь өөрчлөлт юм шиг санагдаад байдаг аахгүй. Одоо жишээлбэл би чи одоо нийтдээ 5 хүнтэй өөрөөсөө гадна 5 хүнтэй амьдарч байгаа. Гэхдээ баг уулздаггүй заяа. Миний нөгөө нэг хуваар ингээд дандаа 12 орой гэдэг нөгөө ажиллаад байгаа ирдэг болохоор яг зарим ихэвчлэн энд байгаа хүмүүс 9-5 хооронд ажилладаг ч юм уу те. Тэгэхээр ингээд яг намайг ирсэн ирээд орой ирэнгүүд эдгээр айлзын онцлцсон. Тэгээ намайг босох үед би ч одоо баг 1 мэг гэж босч байгаа шүү дээ. Тэнгүүт баг хинч байхгүй те. Тэгээд ингээд баг таардгүй. Гэхдээ ингээд яг одоогийн жишээлбэл би ганцхан хүнтэй амьдарч ирсэн бол ингээд илүү ийм close connection үүсгэж болох байхгүй юу? Өдөр нь хэрэгсэн, ажлын ажийн нэдэргээд ингээд тотнох боломжтой. Тэнгүүд ингээд энэ 5 хүнтэй ингээд амьдарч ангууд нэг охин надад жишээлбэл амар тийм жоохон нэг юм introvert юм шиг байгаа. Би харахаар жоохон нэг тийм юу өнөөдөр ингээд жишээлбэл ми дуруу хөргөж байгаа байхгүй юу? Ингээд би жишээлбэл ингээд хүнтэй ингээд таарлахаараа хичнээн хүнтэй ингээд мэдлэг хүсэлт төрөхгүй байгаа шүү дээ. Ярих хүсэлт төрөхгүй ингээд жоохон ингээд нэг дугуй баймаар болохоор хаяа галзууханд хүмүүн хоол иж авах юм бол аль болох өрөөлгөө орсныхын дараа ганцаараа очиж хоолоо авах хэрэг юм галзуухнаас юм авах хэрэг байвал ингээд таарлахгүй байхыг хичээдэг үе байдаг л та. Гэхдээ ингээд таарлах юм бол хүмүүстэй жоохон юм small talk хийх ёстой юм шиг санагдаад байдаг байхгүй хаяа. Тэгжээж ингээд нэг тийм дараа нь ингээд нөгөө нэг бит хоёрын дунд ингээд нэг одоо жишээлбэл misunderstanding үүсэн шүү дээ. Буруу ойлголцол одоо жишээлбэл нэг хүн ингээд нэг юм нэг газар тавьсан ч нөгөө нь өөр хүнийх гэж бодоод өөр газар ингээд хураагаа тавьчихдаг ч юм уу. Тэгсэн нөгөө нь юм олох олчдаг ч юм уу те. Тэнгүүт ингээд хүний юмд хүрцэн ч юм шиг нэг тийм ситуац үүсгэж байгаа байхгүй. Тийм юмд одоо жишээлбэл хүрхгүй тулд ингээд эхнээсээ ингээд гоё харилцаатай энэ групп чат дээр ингээд жоохон ийм одоо хүмүүс бөөнөр амьдарч байгаа болохоор нэг нь юм бичингүүт нөгөөт нь шууд хариуцчихдаг нэг тийм харилцаа энд одоогор байхгүй байгаа байхгүй. Ингээд тэгвэл нөгөө охин одоо жишээлбэл ингээд өнөөдөр би ингээд юм уугаад тэгээд юм уугаачаа усанд орчоод гараад ирсэн чинь
мессеж бичсэн байсан юм би хараагүй юм байна л та. Тэгээд нөгөө нэг хувцас авах миний дараа хувцас угааншив гэж хэлэх гээд. Тэгээ би орж нөгөө нэг хувцас юу гэсэн 50 ингээл хураагаал тэр мессежийн тэр өдөр бас хараагүй. Тэгээд тэгсэн чи хажуугаар ингээ өнгөхдөө аюутан нөгөө хувцас угааш дууссан уу гэдгсэн аахгүй юу. Тэгс чи би тэгсэн чинь сайн уу гэсэн чинь хувцас угааш дууссан уу шууд. Тэгсэн чи би сайн уу гэхэд сонсоогүй бахта хулгайч гэж бодсон аахгүй юу. Тэгээд энэ охин гэхдээ ганцхан өөрийнхөө нэг хүн нагаан гэхдээ манад амьдарч байгаа энэс бусад охтууд нь амар хөөрхөн аштай. Юм ингээ бид нар дандаа ингээ юм яриад би ч энэ хамгийн сүүлд нөгөө нэг эдэрт нэмэгдэж орсон хүн болохоор бус хүмүүсийн нэг тийм калчрыг ойлгохгүй байгаа байхгүй одоо жишээлбэл эдэр ерөөсөө би бинтэйгээ ингэж нэг яриа мараа ингээл хийгээл одоо хоолоо дундаа ингэж нөгөө нэг өдөр хоол нь идэх цаг нь ингээ таарчих юм бол бид нар нөгөө common space байгаа ш том өрөөнд ингээд нэг ширээ мэрэтэй хэсэг тэнд ерөөсөө сууж мууж юм айдтгүү бүгд өрөөндөө ингээд ороод ирчихдэг. Тэгээ ингээд тэр нь одоо жишээлбэл угаасаа намайг ирэхээс өмнө тийм байсан болохоор ингээд тэрэн дээр нь би нэмэгдээд орж ирээд одоо тэрийг өөрчлөх тийм нөгөө юу байхгүй тийм хүч гэх юм уу. Тэгээ ингээд тэрнтэйгээ тэгэл зохицоол ингээл амьдарчлаа л да. Тэгээд ер нь гэхдээ ингээд нэг юм тэгээ нөгөө охин одоо жишээлбэл одоо өрөөнд одоо манай энэ нөгөө нэг гутлын тэр нөгөө нэг орж ирдэг бид нар орж ирээ гутлаа тайлдаг хэсэг үүдэг. Тэгээ тэнд нөгөө нэг өвлийн гутал, зуны гутал өдрөө хүмүүс бүгдээр ингэ өрөө тавьсан. Тэгээд нийт 5 хүн 6 оны гутал чинь мэдээч амар гутал байгаа штэ. Тэгээ яг би ингээд нөгөө сүулт ирсэн болохоор надад ерөөсөө гутлаа тавих тийм займаа байхгүй. Тэгээ надад жоохон ингээд нэг тийм тэрэн дээр жоохон асуудалтай байгаа. Тэгээд би ингээд гутлаа тавьмаар байдаг. Тэгтээ ингээд амар гутлууд байдаг тий. Тэгээд би ингээд гөрөв чатан дээр жоохон юм актив байх гад ингээд юм бичиж байгаа байхгүй юу? Одоо итгэвтэй байх гал одоо за хүмүүсээ ингээд бүгдээр ингээд нөгөө нэг зарим хүнд ингээд гутлаа тавих юм байхгүй байгаа болохоор ингээд бүгдээрээ максимум 3 гутал ингээд байлгая. Тэгжээж ингээд нөгөө нэг бидэрт ингээд бус хүмүүс гутлаа тавих тийм юу зай олдож байна гэд. Тэгээд ингээд тэгсэн одоо ингээд жишээлбэл тэр миний тэр одоо утсан юм дээр ингээд одоо жишээлбэл бүгдээр ингээд гоё хурал ингээд хийгээд гоё ингээд arrangement дээр хийя гэд би бас тэр үед биччихсэн байхгүй юу. Хоёр хүн л миний юг лайклсан заяа. Тэгэл бусдад нэг игнор. Тэгэхээр ингээд нөгөө нэг юм олон хүмүүстэй амьдрахаар ингээд өөрийнх нь үйл нь бусдад нэг хамаагүй юм шиг болчдөг. Тэгээд ингээд нөгөө нэг олон нийтэд дагаад нэг нь юм бичихгүй байх юм бол за нэг чухал юм биш үлгүү гэдэг ингээд хайчдаг нэг тим юм байдаг. Яг group project шиг. Нийтээрээ амар олон хүмүүстэй хамт нэг байхаар хэцүү юм тий. Би хамгийн дээдлээ нэг 3 хүнтэй л хамт амьдарч ирсэн юм шиг санаа. Өөрөөсөө гадна 3 хүнтэй л хамт амьдарч ирсэн санаач. Тэсэн 5 мав болоод тэгэхээр тэгээд нийтдээ зургуулаа байна гэхээр арай л их одоо arrange хийх юм уг нь байх хэрэгтэй юм шиг санаа. Тэгээ би гайхсан заяа одоо ингээд дөнгөж ирчээд тэгээ би ингээд ерөөсөө тийм одоо ингээд хог мог одоо бид нар 7 хоногоор ингээд бид нар одоо common space-д цэвэрлэх тийм хуваар гаргацсан юм байна л та. Тэгээ би ингээд нэг 7 хоногийн авсан чинь юу их юм мэддэггүй. Одоо цэвэрлдэг нөгөө бодиснууд нь хаанч үт юм мэдхгүй. Тэр цэвэрлдэг бодисыг худалдаж авахын тулд голдоо мөнгө цуглуулд юм уу мэдхгүй заяа. Ингээд надад ерөөсөө нэг нь ч хэлэхгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг тийм би тэгээ гайхаад байгаа байхгүй. Ингээд өмнө хүмүүстэй амьдарч байхад бид нар чинь тэгэл нэг охин амар итгэвтэй тэгэл тэр охин мөнгөө явуулаарай гингүүд бөөнөрөө явуул нөгөө охин машинтай байсан болохоор дэлгүүр ороод нөгөө хэрэгтэй одоо тэр хог могны ууттай тий тэр бүх юмудаа ингээл аваад ячдаг тэгэл ерөөсөө нэг тийм амар хэцүү тэр охинд юм байга дотно байсан болохоор ингээд бүх юмнаас хоцортгүй байсан байхгүй тэгээ ингээд тэр охинтой бас амьдарч байхад бит хоёр ингээд рас гадна бас дахиад 3 хүн амьдардаг байсан. Тэгээ ингээд харахаар ингээд тэр үед бас бит хоёр л дотно нэдэг гэсэн болохоор амар итгэвтэй заяа. Гөрөв чатан дээр. Нөгөө 3 нь ингээд чив чимээг болголцдог. Би ерөөсө тэрийг ерөөсө ингээд ойлгодгүй. Заримдаа би өөрөө тийм болцдог. Нөгөө нэг юм олонхаад агаад тэгээд заримдаа ингэдэг болохоор ингээд би тэгээд ингээд нөгөө нэг өөрөө
одоо жишээлбэл хаяа ингээд юм тариу бичихгүй одоо ингээд өнгөрөөчгөөрөө би guilty болчихдог байхгүй ингээд яна ингээ юм бичихгүй болохоор ингээд хүмүүс бас намайг дагаад юм бичихгүй байгаа юм бахта. Би жоохон ингээд уг нь жоохон юм итгэвтэй байвал уг нь зүгээртэй гэдэг ч юм уу те. Тэгэл нөгөө хүмүүс бас ингээд тэрийг хараад уг нь ингээд нэг өөртөө бас нэг юм бичээд ингээд итгэвтэй байвал гоётой гэдэг нэг тийм үсчүүл зүгээртэй гэдэг нэг тийм бодлоо төрөөд байгаа байхгүй. Тэр одоо тэгвэл одоо айгу цөөхөн хүмүүстэй урчлалыг тийм Учирлын experience-ийг сонсъё. Би бас яг тэгэж аим шиг олон жишээ. Тавыг зүгээр аим шиг олон гэж хэлдэг нүстэй. Тийм олон хүнтэй бас амьдч үзээгүй юм. Гэхдээ яг хажуу өрөө түрээслээд амьдрахад яг тухайн байранд амьдарч байгаа хүмүүс одоо гэр бүл ч юм уу те. Тэгэд бодонгууд нэг 4-өөс дээш болж байгааг байхгүй. Би өөрөө ороод 4 ч юм уу те. Тэгэж л амьдарч ирсэн юм байна. Тэр олон хүнтэй хамт амьдрах experience ер нь байхгүй юм байна. Тэгээ би нөгөө нэг өрөөг нь түрээсэлж байгаа гэдэг утгаараа болол тэр айл одоо би чинь энэ дээрээ 40 айл сольж үтсэн. 40 айлуудтай айлуудын өрөөг түрээсэлж амьдарч үтсэн. Тэгээ бүгд өөр өөрийн гэсэн дүрмтэй ч юм уу те. Зарим айл нь за ингээд хоол хийх болгоныхоо дараа галтгоогоо ингэж цэвэрлэх хэрэгтэй энэ гэл гэх юм бол за окей гэл бид тэднийд байгаа юм чинь гэл цэвэрлэл үлдээдэг байсан. Зарим айл нь болохоор зэрэг нэг тэр мэрэндээ ач холбогдол өгдөггүй ч юм уу те. Тиймэрхүү гэл тэгэл яг эцсийн мөчөд яг баяас тэгэл хэрэг юунд таарахгүй байх юм бол тэгэл за окей гэл тэгэл үжижсэн шүү дээ. Амьдрах газартай л байж байл гэхгүй. Тэгэхээр одоо яг энэ менталити бас одоо учирлын юник одоо өөр их онцлог байгаа байхгүй. Одоо жишээлбэл би Монгол хүнтэй амьдарч үзсэн байхгүй юу? Монгол хүмүүстэй ингээд амьдрахаа төрүүлж очсон хүнийх нь одоо нөгөө нэг калчрын дагахаас үр аргагүй. Би өөрөө шинээр үсгэх тийм надад ийм боломж л олгоогүй. Тэгээ би угаасаа өмнөх подкастууд дээр ер нь дурдчихлээсэн. Айгу хэцүү хүнтэй амьдарсан. Тэрнээс хойш ингээд би тэр хүнээс өөр монгол хүмүүстэй амьдарч үзээгүй байхгүй гэр бүлээсээ өөр. Яг учралтай цуг хэсэг байсан. Гэхдээ ингээд яг юм танихгүй хүмүүстэй амьдарч үзээгүй гэх юм уу? Тэгээд ингээд тэгээд өөрөөсөө гадна нэг гэр бүлтэй ингээд амьдрахаар бас юм амар сонирн байсан. Одоо жишээлбэл тэр их чи ингээд нэг юм өөрийн гэсэн нэг тийм юм тавьдаг газар мазар юм өөрөө ямар байлгамаар байгаа тэр юмнууд байдаг. Тэгээд би ингээд одоо жишээлбэл та одоо яг намайг одоо яахыг хүсэж байна те. Ингэчээ сэтгэжээсэ гэж боддог юмнууд байвал ингээд надад хэлээрэй гингүүд. Тэгэл уусаа ойлгомжтой гэдэг ингээд нэг тийм хариулт өгдөггүй. Тэгээ ингээд өөрийнх нь толгоонд нь ингээд нэг тийм за хүн ийм байх хэрэгтэй гэдэг юм uuсан. Тэгээ тэрийгээ ингээд надад үгээрээ хэлэхгүй ээжиж ингээд нөгөө нэг мэдсэн байх ёстой юм шиг юмар ингээд шаарддаг. Тэгээ би ингээд тэрийг бас ойлгодгоо. Одоо жишээлбэл би ч ингээд амар олон оюутнуудаа ингээд амьдарч байхад манайх одоо тийм амар цэвэрхэн бол байхгүй заяа. Чиний өөрөө л чиний яг ингээд ганцхан одоо яг ямар байлгамаар байгаа байлгаж болох газар ахгүй юу? Тэрнээс бусад газрууд нь болохоор ингээ хүмүүсний хүрээд идэггүй гэх юм уу? Одоо жишээлбэл ингээл одоо 0-өрөө одоо жишээлбэл яхад одоо хүн болгон ингээ сэжиглээд ингээ хүрдгүү. Одоо жишээлбэл галзуур 0-өрөө ингээ шүрмүшүрт ингээ ороход би сэжиглээд ингээ таавчгтайгаа усанд ордог. Тэгээ угаасаа хөл нүцгэн хөлөөрөө ингээд ягаад ингээд зогсох мосох бол хүсэл үнэхээр байхгүй. Тэнд одоо хүн ингээл мэдхгүй шээж мэдсэн ч юм уу те. Гэтэ тэрийг би ингээд толгоондоо хүн шээцэндээ ингээд стресстэй бодоод ах юм бол би усанд орж чадахгүй байхгүй. Тэгэхээр ингээд аль болох толгооныхоо ингээд өөр нэг юу буланд ингээд аваад хайчдаг. Тэгэл бодохгүй байхыг хичээдэг. Тэгээд ингээд нэг ингэчдэг нэг тийм юмнууд байгаа. Тэгэхээр би тэр менталитетаараа ингээд энэ Монгол гэр бүлтэй ингээд амьдралаа гэхэд ингээд одоо жишээлбэл хүмүүст оюутнуудтай амьдрах шал өөр, тэр хүмүүстэй амьдрах шал өөр байгаа байхгүй юу? Тэгээл ингээд бас нэг талаараа ингээд харах юм бол нөгөө их чинь хувьд би ингээд айгүй муу
тенент болоод байгаа байхгүй нөгөө амьдардаг хүн. Ягаад тэгэхээр түрээслэгч болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл яг хүснээр нь одоо өглөө босоод эртгэн унтдаггүй те. Би чинь арай орой унтч мунтдаг. Тэгээ би чинь бас өөрөө хувийн амьдралтай хүн шүү дээ. Тэгэхээр ингээд тэр нь бас ингээд таарахгүй байгаа үед бас айгүй амьдрал хүнтэй ингээ амьдрахыг айгүй хэцүү болгоод байгаа байхгүй. Зарим хүн ингээл урт эртгэн унтаж амармаар идэг. Зарим нь ингээд 5-аараа орой унтаад ингээд хүссэн үедээ хоолоо идээд ингээ бас баймархан. Тэгвэл тэр нь ингээ таарахгүй болгоод тэр хүний нөгөөнийхөө нөгөө хүслээр ингээд амьдрахаар чинь бидэрт ингээд бас айгүй хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүнтэй амьдрахад ингээд амар олон асуудлууд гарч ирдэг. Тэгээ бид нар яг хуу тэдрийг ингээд чадлаараа ингээд нөгөө нэг ингээд аль болох хэцүү байхгүй хичээгээд ингээд өөрийнхөө одоо лайфстайлыг жоохон өөрчлөхөөл нөгөө хүмүүстэй харуулж ирнэ гэхээр бас хэцүү шттэ. Яг хуу минагийн хувьд болохоор нөхөртөөгөө амьдарч байгаа ингээд яг mutual байгаа байхгүй юу? 50-50% та. Тэнгүүд ингээд хэрэг динамик нь өөрчлөгдөөд мина жишээлбэл одоо жишээл хамаатнытай амьдралаа штэ. Тэгээд хоёулаа амьдралаа гэхэд мэдээж хамаатан төрүүлж байраа болсон болвол ингээд мина дөнгөө өний дуруу хөргөчих юм шиг амьдрах байхгүй. Тэр чинь ингээд нэг тийм өөр бас динамик үүсээд байгаа. Энд гэхдээ яг хүн хүнээсээ болдог баха одоо. Та Panorama podcast-ийг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Юу гэдэг чи амар хэцүү аштай хүмүүс байдаг. Эсвэл амар гээд амьдрахад амар хэцүү байдаг хүмүүс бас байдаг. Би одоо жишээ нь яг санаж байгаа айгу хэцүү байсан юм гэх юм бол хамт амьдарч байсан хүмүүс гэдэг юм бол нэг хоёр хосууд эхнэр нөхөр хүүхдтэйгээ амьдардаг гэсэн юм. Тэгээд хүүхдтэй айл юу нэг айгу хэцүү. Хүүхдүүд нь ингээд амар уйлж мөлөөд байдаг болохоор жоохон хэцүү байдаг. Гэтэ яг тэр чинь тэгэл байр олдохгүй үе байна, олдож байгаа үе байна гэдэг. Тэрнээс хамаараа тэгээд хүүхдтэй нөө хүүхдгүй нь хамаагүй орцлоо юм л та. Тэгэнгүүт бас ингээд эхнэр нөхөр хоёр чинь хоорондоо ингээд амар хэрэлддэг, бүр ингээд тийм бүр амар хэрэлддэг айлд ороод бүр амар ажилсан шүү дээ чиг шиг. Тэгэл бүр яг мэдгүй л гэж боддсон юм шиг байгаа. Ингээд хаалганы гадаа ингээд тоос орох часаагаа тавьчихдаг заяо. Тэгснэ хэрэлдээд. Яа, тэгж байгаа хэрэлдсэн юм уу? My god. Тэгээ бүр байнга хэрэлдэн. Тэгэл өглөө юм уу өдөр нь хэрэлдчихэд орой болгон шахуу бараг хайрцаг пив аваад дотроо иддэг үлээ тэр чинь 24 ширхтээ пив аваад тэгээ орой болгон нэг хайрцаг пив бол уучдаг байсан шүү. Тэр хоёр найзуудаагаа дуудаад ямар аим. Гэтэ хоёулахнаас найзуудаагаа дуудаад. Тэгтэл амар штий. Тий. Тэгээ ер нь арай жоохон залуу хүмүүс гэх юм уу? Яг залуу за нэг 30 цай насны хүмүүс аваад байгаа байхгүй. Залуухан хүмүүс шүү дээ тэгээд. Тэгээ тийм байхаар хэцүү юм байна. Тэгээ одоо хүүхд нь хажууд нь голт нь ингээ уйлаад ээж аав нь хэрэлдэж байгаа тэгэл. Mommy don't please don't гэл. Daddy please don't гэл. Ямар хэцүү юм бэ. Тэгээ ээждэг байсан шүү дээ. Тэр бол амар хэцүү. Тэгээд одоо яг ингээ хэрүүл уруулын ингээ хажууд ахаар хичнээн би тэр хэрүүлд оролцоогүй надад огт хамааралгүй зүйл ч гэсэндээ тэр энержи гэдэг зүйл нь бол надад нөлөөлөд жоохон хэцүүлсэн. Тийм. Надад нэг хэцүү юу болж байсан аахгүй юу гэж хасан бэ. Яг бас оюутан байхад монголчуудаа хамт амьдардаг байхгүй юу? Нэг 2-3 монголтой л хамт амьдардаг байсан. Гэтэ үеийн хүүхдүүд дандаа тэгээд нэг хүүхд эрэгтэй эмэгтэйгүй хамаагүй гэр байхгүй юу? Монголчуудаараа юм чинь. Тэгээд нэг залуу найз охин ондоо хотод амьдардаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр залуу нь үгүй зүгээр л залууцаач яах юм байхгүй зүгээр одоо бид нар бүгдээрээ л румейтүүд юм чинь тэгээ монгол хүмүүс юм чинь хамт тоглоол ингээл оюутан юм чинь тэгэл байж штэ. Тэгсэн чинь нөгөө нэг оюутан юу найз охин нь болсон чинь хардаад идгийн. Тэгээ би харж гин гэж мдээгүй надтай нөгөө найзлаа хардаад байгаа байхгүй. Тэгээ би хардж гин гэдгийг юусоо мдээгүй за. Яаж мэдх юм бэ? Тэгээд мэдхгүй ингээд зүгээр л тоглоал хамтдаа нөгөө
орой л эдгэрээ л эсвэл ингээл пиудгаар уугаал те ингээл зүгээр л ингийн байгаа хгүй. Тэгээд сүултээ хардаад байна гэдэг би мдээгүй байжсэн чинь нөгөө охин чинь бүр ингээд амар эвгүй хэцүү болоод тэгээ эцтэй бид нартай нийлж хамт амьдэрсэн л да. Тэгээд тэгснээ ингээ бүр над дээрээс нь доошоо доороосон тэгш амар харж марснаа. Чи өстой энэ гэрээс одоо явмаа гэж заяа бүр ёо. Яста амар сони юм бэлээ. Хосуудтай амьдрах бол ялтч харин хосуудтай амьдрах гэсэн өөртөө тийм өөртөө ингээ зүгээр тэрийг мэдрээд одоо гар авцсан дээр юм шиг үлээ угаасаа. Тийм нөгөө нэг тийм үнээр хосууд бол шал өөр хүнтэй бол амьдарч тийм. Нэг аятайхан хосууд үгүй ямар ч хосууд байсан гэсэн ер нь нэг жоохон хүмүүстэй амьдрах айгүй хэцүү л баг. Одоо ядчил нөө нэг хоорондоо эзэж муудалцахгүй хосууд байж байхгүй шүү дээ. Тэнгүү тэр мэрийгээ одоо зохицуулах тийм юм арга шийдэлд хүрэх л ёстой юм шиг санагдаад байдیں۔ Тийм. Би бол бүрээс амар сайн ойлгож байна. Одоо ингээл нөгөө бас эцэг ихтэйгээ цуг амьдарч ирсэн туршлаган дээр бас гаж ирж байгаа. Одоо тэгэл ээж аваа хоёр бас муудалцсан шүү дээ. Хүн л юм чи одоо тэгэл муудалцсан. Тэгэл муудалцсангууд би ингээ унтч чаддгүй байсан. Тэгэл ингээл шүнжэнгөө тэгэл маргааш ничээлтэй тэгэл шүнжэнгөө тэр хоёр хэрэлдэн. Йоо. Яг уучлаарай ээж. Тэгтээ тэгэл болохоос хэрэлдэхгүй гаргалах л та. Тэгэл яг тэгэхээр ингээд одоо бас гэр бүлтэй амьдрах бас нэг асуудалтай штэ. Эцэн бас одоо тэгэл би ихчтэйгээ бас амьдарч ирсэн. Тэгэл манай их ч амар цэвэрч юм баггүй юу? Тэгээд угаасаа нөгөө нэг өөрөө хэр цэвэрч байгаагаас чиний цэвэрч байх төвшингээс шалтгаалж нөгөө хүн чинь хэр цэвэрч байгаа үгүйгээс шалтгаалж бас асуудал үүсэж байгаа байхгүй. Чи нэг бол өөрөө асуудал нь те чи цэвэрхэн биш бол чи өөрөө цэвэрхэн нь бол нөгөө хүн асуудал гараад идэг гэд бас тийм гараад байгаа байхгүй. Одоо би одоо жишээл энэ 5 охин надтай яг цэвэрний төвшин нь бол таарад байгаа юм шиг байна. Тэгээд тэнгуут одоо жишээлбэл нэг охин одоо амар стресстэй байлаа шүү дээ. Ингээд нэг хүн ингээл одоо хоол молоо хийчээд нөө билетгээ тэгэж амар нэг ингээд огт толдгүй ингээд mirror цэвэрхэн те яг юм тал шиг цэвэрхэн болоод ингээд тавих тийм одоо хүсэлтэй. Уусаа гэр бүлийн тийм цэвэрхэн ингээд өссөн. Тэгээд гутал мотлоо одоо ингээд жишээлбэл хевсэн дээр ингээд зарим хүмүүс тавьчихдаг байхгүй. Надад бол асуудалгүй. Гэхдээ ингээд нөгөө хэрэг би цэвэрхэн байлгахыг хүсэж байгаа юм бол ингээд шал малн дээр хүртэл ингээд нэг толд мол үүссэн байл тэрийг гал цэвэрлээд ингээд стресстэй байвал бас ингээд нөгөө стресстэй хүн чинь ингээд хэцүү шүү дээ. Нэг толд нэг хүн санаандгүй нэг ундаа гасгацсан тэгээд хараагүй өнгөрөөд явцсан. Тэнгүүд нөгөө түнд нь ингээд стресстэй л зоол ингээд байхаар бас нөгөө хүндээ амар хэцүү. Тэгээд бидний хувьд бол тэгээд тэрэн дээр нэг амар ач холбогдлохгүй ер нь хоолоо хийчихэл араас нь цэвэрхэн ингээ байлгаад ингээд яг төвшин адилхан байгаад байгаа болохоор бас одоохондоо тийм асуудал гарахгүй байгаа. Гэхдээ би нөгөө өөрөө хувьдаа ингээд асуудалтай байгаа. Одоо хүмүүс жоохон төвөг удаж байгаа даа гэж бодож байгаа юм нь миний нөгөө ажлын хуваараас болоод бас нөгөө одоо та хоёртай бас подкаст хийж байгаа гот ингээд заримдаа амар ингээ инээ түрээд инээ штэ. Тэгээд яг ингээд бидний ингээд нөгөө подкаст хийж байгаа цаг нь миний дандаа оройн 12 юм уу 1 цаг болж таардаг. Тэнгүүд нөгөө нэг өглөө 9-өөс 5-ын ажилтай хүмүүсийн хувьд ингээд шөнө унтаж амармаар байгаа үед би ингээд инээгээд тахаар хэцүү штэ. Тэрэн дээр би ингээд жоохон guilty болоод тэгээд нөгөө нэг өмнө одоо нөгөө яг миний хажууд нөгөө хан нэг таардаг нэг охинтой би ингээд надад ингээд хэцүү байна гэж хэлээгүй ч гэсэндээ ингээд би амар ингээд сэтгэл өвдөөд одоо нөгөө хүнд ингээ хэцүү байгаа даа гэдэг нэг тийм юм бодоод тэгээ би ярьж үзээд одоо ингээд би ингээд иддэг одоо ингээд орой морой одоо найзуудтайгаа хаяа ярмаар байгаа үе гардаг хгүй ингээд нэг яг тийм Монголын цагтаа ингээд ч юм уу таарж марахаар ингээд нөгөөнтэй айгу орой орох шаардлага гардаг ч юм уу тийм ингээд юм шимнээд ингээд бас яриад тахаар хэцүү шттэ. Тэгээ тэр мэрийг ингээд хэлээд тэгэл нөгөө хүн айгу нөгөө нэг ойлгодог хүн болж таарад айгуу зүгээр хүлээж аваад бит хоёр ингээд нэг ячж байгаа байхгүй. Гэхдээ ингээд тийм биш хүнтэй ингээд таарад амар стресстэй шүн ингээд ганцхан чимээ гарангууд амар огцсон ингээд сэрч мэрдэг хүнтэй
бас байх юм бол бас хэцүү. Тэгэхээр ингээд таарад байна гэхээр бас тэр чинь бас тийм амархан юм бас биш юм шиг байгаа маа тий. Арт. Олон төрлийн хүмүүс байх шүү. Харин тийм ээ. Найзуудтайгаа тэгээд ерөөсөө румитүүд болж болохгүй юм шиг надад санагдсан. Ер нь бол нэг амар яг ингээд best friend энтрүүдтэйгээ хамт амьдарч угаасаа үзээгүй л дээ. Гэтэ бараг үзэхгүй байсан дээр юм шиг санагдаад байгаа. Тухайн хоёр хүн ер нь бол хүмүүс хамтарч амьдарлаа гэхэд ингээд хоёр хосууд хүртэл хоорондоо ингээд асуудал гаргадаг штэ дундаасаа. Хэрэлдээл нөгөө ондоондоо л айл төсцсөн болохоор ондоондоо л төрлөөр ингээд амьдардаг байж таарад. Тэгээд хосууд бол яг нөгөө хос олцсон болохоор ингээд эхнэр нөхрүүд бол та ялангуяа гэрэлцэн болохоор ингээд хүчээр хоорондоо ярьж мараад тэгээд компромайс хийж болоод байгаа байхгүй. Гэтэл сайн найзуудтайгаа яг ингээд байрчингууд нөө хиндээ нөгөө муухай ажиллахгүй гэ. Тэгээд дотроо ингээд буглаж яасаар байгаа. Тэгээд бүр найзууд болохоор болчихж байгаа тохиолдлууд би бүр амар их харсан. Тэгээд сайн найзууд болохоор л айгүй гоё амьдарчих юм шиг санагдж байгаа боловч яг үнэндээ ингээд нэг гэрт амьдраад ирэхэд чинь жижиг сажиг асуудлууд амар их гарч ирээд тийм шиг санагдсан. Тойрч үгжөдөг чинь. Тойр сайн найзуудаа амьдарчээсэн. Би одоо амьдарч байна. Тийштэй нэрээ. За одоо бүгд roommate муулъя. Тэгж бод би нэрийг өөрчлөөд хэлээ. Гэж байгаа бодлоо тий. Бодлоо. Яг стажийн хүнээс олдог хаа. Би тойр амар ойлголцоод байдсан шүү дээ. Бүр амар ойлголцоод яг нөгөө нэг адилхан өхрийн ордууд болохоор ч тэр ядаргаад байна. Тэр хоёулаа өхрийн орд. Тэгээд яг болохгүй байгаа юм ер нь бараг байдгүй маа. Яг амар эвтэйхэн цагтууд амьдарчдаг. Одоо жишээ нь гэх юм бол би хоолонд хийх гэдэг тал дээр бол надад хоол хийх гэдэг зүйл бол ердөөсөө ч асуудал биш байдаг хизэж. Тэгээ тэнгууд манай найзлахаар зэрнэх хоол их нэг сонирхолгүй ч юм уу дургуйч болж болно шүү дээ. Тэгэх юм бол би зүгээр хоолоо игээл хамт хоёр хүний хоол игээл хүчдэг. Тэнгууд тэгээд би хоол исэн юм чи ингээ манай найз тэгээ угаадаг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар зүгээр л ерөөсөө ярих шаардлагагүйгээр зөгтчиод идэв шүү дээ. Айгу. Дэжгүй. Тэгээ манай найз чинь нэлээд цэвэрчээ. Би жоохон цэвэрчийн төвшөнд арай хүрэхгүй хэмжээнд байж магадгүй гэж бодоод идэв заримдаа. Гэтэ I try my best. Би хамгийн санаараа хичээдэг. Тэгээ цэвэрхэн байх гээл одоо гэр орноо цэвэрлж гээл нэтрэгээл 7 хоногт нэг удаа нэг ярьж агаад за өнөөдөр сах их цэвэрлэе чи энийг тэгэрэг чи энийг цэвэрлчих би энийг цэвэрлэлээ гэл ингээл хувааж аваад тэгэл цэвэрлждэг. Тий. Яг тийм хүнтэй амьдрах чинь бас амар гоё байдаг байхгүй ингээд. Тий. Бусдын нөгөө бусад хүмүүс одоо би ингэхгүй байх юм бол ингэж хүрч байгаа даа гэдгийг айгуу сайн мэддэг хүмүүс гэх юм уу? Тэгэхгүй ингээд нөгөө нэг одоо хүнтэй ингээд амьдрахтаа ерөөсөө тийм асуудал гарна гэж бодохгүй шууд ингээд гиннээр хүрээд ирсэн хүмүүс бас бүр хэцүү байдаг. Асуудал гарч болох тийм асуудал ийм гарч болно доо гэд анханасаа мэдчих юм бол аль болох тэрнийг давтахгүй хийхгүй байхыг хичээжээвэл ингээд зарим асуудал гарахгүй ингээд угаасаа өнгөрч штэ. Тэгэхгүй ингээд угаасаа ямар ч асуудал гарахгүй дэ гэж юм гинэн тий шууд ингээд ороод хүнтэй амьдрал ингэчээр тэр үед бас асуудал гарч ин гэж мэдхгүй өөрөө стрессэд яваад идэг бас хүмүүс бас байдаг. Тэгээд ер нь гэхдээ уучлалтай бас амьдрах ер нь бол амархан бохгүй юу? Би амар хамт амьдрахад гоё хүн гэж боддоо шүү өөрийгөө. Ааш мааш тэгсэндээ айгуу дэжгүй тэгэл ойлголцоод байдсан шүү дээ хүмүүстэй. Харин тэгээд учирлалын хувьд тэгээд нэг амар ингээл хүмүүсээс бүр одоо хийж болохооргүй л шаартаал тий ингээд нэг тийм high expectation тий өндөр хүлээлт гаргаад ингээд хүмүүсээс шаартаад байдгүй. Тэгэл боломжоороо тэгээд яачгүй нэг тийм хүний нэг тийм ойлгох юм уу байдаг. Тэгээд тэрийгээ бас нөгөө хүмүүс дэвтэхнэр ойлгуулна гэдэг чинь бас авьяас байгаа байхгүй юу? Йоо би тэр нөгөө нэг юунд ковидын үеэр яг нэг айлт би дүнгэж ирсэн байсан шүү дээ. Ковид ч дуусаад
ковидын нэг хилийн хаалт нэгээд уягдуулээ хилийн юу байгаа болоод тэгээд баг орж ирсэн хамгийн ихний хэдэн хүмүүсийн нэг нь би байсан хаа. Тэгээ эренгүүтээ шууд нэг айлд ороод тэгээд нислэг энэ тэрэгэл тархлаа унаад цагийн зөрүү мөрөөгөө гарах гэж зовоод тэгээд ажил төрөл мөрл хаяаж байгаад энэ тэрэ болоод ер нь амар тархлаа муудангуудаа би ковид туссан бохгүй юу ирсэнгүүтээ. Тэгээ ковид тусчлаа одоо яана гэд тэгээд ковид туссан байна уу гэд ингээд хэлсэн чинь манай тэр хамт амьдарчсан айлын эхнэр нөхөр би дөрөв үнтэй амьдарч байсан юм шүү дээ. 2 хостой зэрэг амьдарч байсан юм байна. Эхнэр нөхөр гээд хоёроо тэнгүүтээ би өөрөө нэг ганцаараа нэг өрөөнд тэгээд яг мейн одоо гол гитэр байрыг нэр дээр авсан хүн 2 хос нь болохоор зэрэг том өрөөндөө унтдаг. Тэгээд бас нэг хос нь нэг мастер өрөөндөө унтдаг байхгүй юу. Тэгэнгүүтээ би галтгоондоо ингээ орж мөр хоол хийгээд тэнгүүт ингээ чи ковид туссан юм чи өрөөндөөсөө гарч болохгүйгээд тусгаарлаа гэдгсэн байхгүй юу. Тэгээд за окей гэх тэгээ одоо ингээд бусад хүмүүсд ковид мод тараачих юм бол тэр хүмүүс чи ажил хийж чадахгүй болоод бас буу юм болох гэж одоо байсанаа зоод тэгээд хоолыг дандаа захиалж авч байгаа гаднаас. Тэнгүүтээ тэгснээ байжснаа чи ер нь 0 ч гэсэн ормооргүй байна гэж мөгөө. Тэгэд ер нь хоол авах гэж гарч орох болгонд чи ингээд бас ингээд хэцүү байгаад байна. Чи зүгээр би чамд юу ачи чи хайрцаг гоймоо аваад тэгээд гоймонгоор нэг 7 хоног амьдарчаач би чамд буслагч хүчээ гэд. Тэгээ чи 0 аль болох нь өдөрт нэг л удаа ороо гэж мэгээ заяа. Ямар хэцүү юм. Тэгээ би бүр амар уйлаад гуниглаад бүр амар хэцүү болоод тэгээ би яг ямар санда энд чинь ануугаас өөр хамт амьдарч байгаа найзаасаа өөр хүн бараг мэдэхгүй шахуу. Тэгэл тэр найзтай хэлж байгаа юм чи яа маа намайг ингэсэн гэл амар өрөвдөлтэй юм яриа. Тэгсэн чинь надаа амар хөөрхөн хоол мол авчирч өгөөд эм авчирч өгөөд. Жохон хоол мол ч амьдэрдэг байсан. Тэгээ тийм үед хэцүү юм бэлээ. Харин тийм амар онцгой хэцүү үе тохиолж ш. Гэхдээ тиймэрхүү үед хүмүүсийн ямрыг нь мэдчихэж байгаа юм да. Тэгээ тэр байранда чи хэр удаан байсан? Би тэгээ тэр байранд чинь анхны ирсэн байранда бараг 4 сар мар болсон штэ. Тэгээ би ингээ тэгээ би яг ингээ нэг амар хөөрхөн анх удаага ингэж танихгүй хүмүүстэй ингэж амьдарч байгаа болохоор ингээд амхандаа ингээд гоё байчих гээд гоё уур амьсгалтай байж мэчих гал ингээд нэг л болтгүй байсан юм аа. Тийм. Яг 2 хасууд болохоор гэж 2. Тийм. Яг надад бас амар яг тийм мэдрэмж байнга төртөө гэсэн. Яг тэр монгол хүмүүстэй амьдарч байхад одоо жишээлбэл тэр монгол гэр бүлтэй амьдарч байхад одоо ингээд нөгөөх чинь угаасаа амар гэр бүлийн нэг тийм альфа энержитэй заяа. Тэгээ нөхөр ингээ бүр амар цагиж байж байгаа нөхөр нь биш. Партнер нь биш байгаа. Тэгээд тэгснээ ингээд хүүхдтэй тэг хүүхд нь болохоор хүүхдийнх нь аав нь яг биш байгаа байхгүй юу. Тэгээ ингээд юм одоо тэр их чинь нэг тийм ууралж байгаа одоо тэр дуу муу ингээд нэг тийм миний зүрхийг өвтгмөр ингээд нэг тийм амар юм огцом юм хоолойтой. Тэгээ нэг хүүхдэд дуудахтаа за нэрийг хэлээж яах юм. Гэхдээ ингээд охинтой байхгүй юу. Тэр охин за би оюуна гэд хэлчих. Тэгээд оюуна гэл ингээл заа юу ингээд нэг хүнийг одоо жишээл манай гэр бүл дуудах ийм одоо төөн нь одоо манай ээж намайг хэрвээ дуудах юм бол Анука гэдэг заа юу. Тэр хүн охиноо дуудаж байгаа нь болохоор оюуна гэд ингээд нэг ийм орилж байгаа юм шиг нэг тийм сонин хэлбэрээр дуудаж моддаг. Тэгээ би тэрийг ингээд амар нэг ингээд тэр хүний хоолой ингээд яах юм бол тэр хүн ингээд найтахад миний өрөө амар сонсогддог байхгүй ингээд. Тэгэд ингээд одоо ийм биш тэ настай бас холбоотой юм байна. Амар тийм альфа найталт заа. Яа. Найтай. Одоо жишээлбэл за бид нар ингээд найтай. Ачиугээд одоо ингээл like that's it заа юу. Тэр их чи ингээд найдуулсан ингээд ачиу гал ингээд гэр дэлбэрч байгаа юм шиг манай аав хүртэл одоо ингээд бас яг за аав бас амар найтаадаг лсэн л дээ. Яг тэр хоёрын юу бол тэр их чи хараа нэг тийм high pitch байгаа байхгүй. Тэгээ нэг юм нэг мэдхгүй нэг юм. Тэгээд ингээд одоо жишээлбэл тэр их чи ингээд
шинэ жил минжил болоод намайг ингээд заримдаа ингээд нөгөө хоол мал хийгээд тэрийг ингээд надад хоол мал өгдөг. Тэгээ намайг Анука тэгээ яжаа Анужаан хоол идээрэ мэдэрэ гэж дуудахгүй заяа. Анужаан хоол хийчлээ. Хүрээдэр. Тэгээд нэг юм Oh my god. За битгүй тэгээд дуудаад ингээд харцны соёл уу. Тэгээд ингээд хоол очоод хийцэн гээд би амар баярлалаа. Амар гоё хоол хийдэг мэддэг гэж би чинь угаасаа нөгөө тэрэндээ амар баярлаад ингээд тэгсэн чинь тэр их чинь ингээд даалуу тоглох юм болоо гэдэг. Тэгээд даалуу тоглож байгаа байхгүй юу. Тэгээд тэнд ингээд хүүхэд нь тэгээд тэр нөгөө партнер нь тэг өөрөө тэг би дөрүүлээ тоглож байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээл амар булгаацаад ч юм уу ингээд өөрөө ингээд одоо жишээл охинд ингээд байнга ингээд ийм ирэх заяа. Тэг ингээд одоо жишээл охин ингээд тоглож чадахгүй боломжоо ингээд яачлаа штэ. Тэнгүүд ингээд за яах маа энийг аваа гэд ингээд өршөөгөө тоглоод иддэг заяа. За тэгээд okay that's fine. Тэгээ би тэр үедний инээгээл ээж нь охиноо ингээд нэг ихлүүлж байгаа нэг хөөрхөн санагдчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд нөхөр нь жишээлбэл ингээд ялаад эхэлж байгаа байхгүй нэг тийм хайрлах юм байхгүй одоо ингээд нэг тийм жоохон ингээд нэг юм яад штэ хүмүүс чи ингээд нэг жоохон ингээд ялж малаад ингээд нэг өөртөө бартан болоод инээж нэгээл ингээд эхлэнгүүт нөгөө нэгэ зайнаад эхэлдэг зөө. Амар хэцүү ингээд яг ингээд хүн ингээд хажууд нь баяртай жиж болохгүй гониглчих болохгүй ингээд яг өөрийнхөө нь байдлах хэвээр. Тэгээд ингээд тэгээ ингээд хажууд ингээд нөгөө нэгэ загинж магнаал уурлаад эхлэнгүүт надад айгу тухгүй болж эхэлж байгаа байхгүй юу ингээд би тоглоом тоглоход ингээд гоё байх гэж ингээд ирж байгаа шүү дээ. Би чинь найзуудтайгаа хожигдод можигдол нийлдээл тэгээл ингээд нэг гоё байдаг хараа төсөөлөд очсон чинь нөгөө ингээл яагаал манай гэр бүл ч гэсэн ингээд тоглож моглохдоо энийгээл ингээл яагаал амар тийм гоё нэрхтэй тоглолдог. Тэгээ амар serious тоглолдог ч гэсэн тэгээ гоё нэрхтэй тоглож болох байхгүй. Тэгээ тэр хүн ингээд нэг тийм бүх юмыг ингээд уурлаал ингээд амар юм хэцүүгээр ингээд яагаал тэгээд ингээд тэрэн дээр ингээд зөвхөн тоглоом дээр ч биш бүх амьдрал дээр гарч ирдэг. Тэгээл яг өөрөөхөр нь байх хэрэгтэй. Жишээлбэл миний одоо юм ирээл те. Тэгээ би ингээд өөртөө ойрхон байхын тулд 0-д ингээд нэг ингээд салбитигнууд ингээд тавиад тэгээд тампона тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд нэг мэдсэн ажиллаа хичээл буцаа өрөөд ирсэн чи өрөөлөө оруулаад тавьсан заяо. Тэг өрөөлөө ингээд орж ирээд юм ингээд тавьчихдаг. Одоо амар тэгэхээр амар сонин юм түрээслэж байгаа мó. Тэг би тэр хүнд ингээд хамаатан даа ингээд төлбөр төлөхгүй гуйж амьдарч байгаа юм шиг тийм хэлбэрээр надад хүрээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө тэгж хурж ингэж мэдхгүй тэр бол ингээд толгоондоо бол тэр ихч бол хамгийн best landlord ever те хоолмол хаяа өгчдөг. Тэгээд цэвэрхэн ингээд тэрэндээ амар ингээд юу яагаад байгаа юм шиг. Тэгээд одоо энэ подкаст тэнийг удаа бас нэг подкаст хийдэг маань мэдчихээд чи ямар подкаст хийдэг мэдээ ингээд тэр үед би энэ подкастаа хэлээгүүдээ амар баярлдаг зөө. Одоо ингээд сонсож ингээ бодтоо ёо. Ямар ихсэн. Одоо тэгвэл сонсож байгаа юм бол эхчээ та үнэхээр сонирн байсан. Дахиж битээ тийм хандаарэ хүмүүс наач аяга соёлын бүдүүлэг. Тийм. Заан штэ хинт сонсон гэсэн. Тэгээд хамгийн би ингээд нөгөө нэг тэг ингээд хүмүүстэй амьдрах red flag-уудыг бүгдээрээ бас ярих гэж бодлоо л доо. За эхэндээ ингээд одоо бид нар ингээд хөвчлээ нэг тийм хүмүүстэй нийцтэй амьдрах тийм хүсэл бидэрт байдаг болохоор ингээд заримдаа ингээд нөгөө асуудлыг тэр үед нь жижигтэн мэдхгүй ингээд эцэст нь томорсон үедээ өөрөө стресстэй үлдэх үе байдаг. Тийм болохоор эхэндээ ингээд жоохон red flag өгчээсэн тэр юмнуудаа бүгдээрээ ярих юм уу? Анхаарах зүйлтэй. За. Окей. Энд бол яг надад яг хамгийн түрүүнд орж ирж байгаа юм болохоор зэрэг амар шаардлагагүй юм дээр нарийнлаад байдаг хүмүүсийг бирс ойлгодгоо байхгүй юу? Одоо жишээ нь гэхэд энд үнэхээр 100 нь бол үнэхээр нэмэх 40 хүрдэг газар AC ажиллуулахгүй бол бүр ингээд амьсгалгүй боогдож өгөх штэ 100-да. Өвөл нь бас амар утан дотор халаалт гэж байхгүй үед халуунаар AC үлээх зүйл бас байх л ёстой юм шиг санагддаг. Тэнгүүтээ хүмүүстэй хамт амьдарч байгаа
юм болвол Эзэмшил давхар биелийг нь төлнө гэд хэлсэн болвол тэр хүний биелийг нь хязгаарлаад байх шаардлага бол байхгүй юм санагдаад байгаа байхгүй юу. Одоо энд бол тим юм дээр бол амар хэрүүл урал гард юм билэ. Одоо чинь эсэнийхээ удирдлагыг нууж модох ч юм уу те. Тэр миний анхны иржсэн айл бол эсэнийхээ удирдлагыг нуучдаг байсан шүү дээ. Тэг ингээд нэмэх 40 градуст би тэгээд бүр ингээд эсэнийхээ удирдлагыг хаагаад өөх гээд хөрөг чонгоолгож цогсч мохсоод систем амар хэцүү. Иви бүр тэгэж ингэж SMS-ийн удирдлага ингээл нууж муугаал тэгээд тим юм дээр ингээд нарийнлаад байгаа л ахгүй юу. Яг үүндээ тэр чинь нэг цахилгаан тог цахилгааныхаа мөнгийг хэмнэж байгаа гэдэг үүднээсээ өөртөө ингээд хүнийг амар хэцүү амьдрах нөхцөл байдалд оруулж байна. Тийм. Өөртөө байхгүй үед байгаа байхгүй юу? Одоо тийм. Би бүр гайхсан шүү дээ. Ингээд хаанаас би бүр ингээд хэсгийн аргагүй халууцаад за эндээс ирээд авчиж байгаараа гэсэн юм чи ингээд том өрөөнд амьдардаг хоёроос болохоор тэр хаваар нь жоохон удирдлага хайгаад олдохгүй заа ерөөсөө. Бодвол ажил руугаа аваа явчт юм уу? Яад юм бүр мэдэхгүй. Йоо. Амар гайхтай шүү дээ. Тэгээ би бол одоо өстө тэгэж Тэр л SMS-ийн удирдлага нууж муудаг ч юм уу тиймэрхүү юм айлд бол байж чадахгүй мөлий. Өнөө натан бол өстө мухаа амаарчсан үлдлээ наа мэдхгүй. Хөөе яна тагуулч уу? Сонсож байна уу гэхгүй. Сонсогч биш шүү дээ. Чив чимээг олцоор гайлсан. Минагийн хувьд red flag юу вэ? Надад нэг амар red flag санагдахгүй л ах юм. Ер нь бол им оюут юм шээ. Нэг хосуудаас л хол байгаарай л гэж хэлмээр байна. Яг нөгөө нийлж байгаад бүлэглэн танхаарах гэдэг шиг бодлоо. Зүгээр яхаа хоёулаа болохоор бүлэглээж байхаа яах гээд яам чи санагдчих байна. Тэгэл хосооч хоорондоо хэрүүлэх чинь ямар хэцүү гэж ёо. Йоо, энд нэг юм хэрэг гарч исэн гэсэн. Хол байвал болно. Намайг ирэхээс өмнө ч юм уу нэг хэрэг гарч исэн гэд энд нөө монголчуудын Сиднейт монголчуудын групп гэ бас байдаг байхгүй пэйж групп ч юм уу. Тэгээд тэрэн дээр нь л ингээд амар олон ховж юм байна. Тэр болт юм шиг байгаа. Тэгсэн чинь ингээд хоёр хос ингэж амьдэрдэг. Тэгснээ нөхөр нь өглөө ажилдаа явлаа гэд өөрөөр гараад хажуудлынхаа өрөөнд ороод нөгөө хүнийхээ их нэртэй унтаж мунтаад тийм болчихсон. Wow, what the fuck? Фан яастай зүгээр. Очооч бас л амар шмүү амар. Гэтэ манай нэг эргэтэй найз байдаг байхгүй юу? Нэг хостой амьдэрсэн гэсэн. Тэгээ нөгөө их чинь бас яг тийм альфа ихч заяа. Нөхрөө зодчдаг. Аха. Тэгснээ нөгөө их чинь манай найзууд амар талтай залуухан хөөрхөн боёо байгаа шүү дээ. Нэг өөрөх нь өөр болохоор нэг жоохон нэг тийм насаар жоохон хөшөндөө байсан юм шиг байна. Тэгэл нөхрөө амар зодчод миний дүү гэдэг ингээд амар талцсан байдаг гэсэн. Яа. That's so амар дээ. Яг ч миний дүү гэж амар ихчээ та ёо. Амар. Бид нар ийм хүмүүсийг жаачлах хэрэгтэй байхгүй юу? Like одоо энэ хүмүүсийг ингээд даврааж болохгүй. Бид нар ингээд яг подкастн дээр ингээд нэг амар хүнийг ингээд нэр нэмэр цайлаад яахгүй ч гэсэндээ ерөнхийдөө өөрөө хэрвээ тийм хүн бол бас засах хэрэгтэй байхгүй. Тэгээ дээрэс нь хүнд ингэж амар ингэж ийм стресс өгөө тийм байж бас ингээд хүнтэй амьдрах бас хэрэг байхгүй. Үнэхээр ингээд нөгөө нэг хүнтэй амьдрах хэцүү байдаг бол ганцаараа амьдрах хэрэгтэй. Тэгээд би ингээд мэдхгүй ийм хүмүүсийг жоохон хангалттай муулж авах хэрэгтэй шүү. Тэгээд тэр нөгөө доржог муулсан нь бол айгүй таалагдсан. Тэр надад амар хөөрхөн санагдав. Амар ярьж байгаа байдал нь амар хөөрхтэй. Яг нэг нэт дээрдэг хөгтөл шүү дээ. Яа, тэгээд тэгсэн заяа. Яа, энийг юм тэгээд одоо нэр мэрийн тгээ хэлчихээ заяа. Тэгэхгүй бол өөрийг нь сонсч байна. Тэг өглөөний 6 цагт нөгөө нэг өссөө сенситивдэг гэхээр what the fuck is that? Би яасан бол ализинэ очиод ууралцсан байгаа. Яг what dude нэг ихчтэйгээ амьдардаг ус аахгүй юу? Яг нэг ихчтэйгээ оюутны байранд амьдардаг байсан. Тэгээд тэгсэн чинь ингээд манай ихч ингээд өглөө надаас төрүүлээд ажилдаа явдаг. Тэгтээ ингээд сэрэнгүүтээ ингээд амар чангаар утсан дээрээ дуу тавиад тэгснэ ингээд дуулаа. Тэр дуу нь зүгээр ч нэг дуу шүү дээ ингээд.
Юу л нэг all by myself гэнгээд амар орилж дуулдаг дуу байдаг шүү. Би тийм орилдог. Ямар lonely юм бэ? Орилол дуулаад нүрээ бодож байгаа гараа авчдаг гэсэн. Тэгээ би тэр нэрсэн шүү дээ. Тэгээ би бүр анаад тэгээ манай хамаат нэгч аахгүй юу. Тэнгүүт тэгэл та арай боль штэ хүн унтчих ч өглөөг дуулаад муулаад гэлдэгсэн чи хохиш мөхиш тэгэл хамаатнууд юм болохоор тэгэл өнгөрч байгаа юм л та. Тэгээ фаны бүр яа. Funny. Гар өглөөс ирсэн тийм дуулж болоо. Гэхдээ бид гурав бол яг we would choose that over argument every time. Муудалцгүй байвал ориллохыг бол okay, that's fine те. Дэвччих болж байгаа байхгүй. Гэхдээ тэр муудалцах бол хүнийг амар тухгүй байлгад юм аяа. Жахад тэгний дотор ингээд зүрх мөрхөштэй цоглоод зүрх тэлсээд айгүй хэцүү байд юм аяа. Тэр амьдралаа ботсон чи өөрийгөө өрөвчлөө. Одоо тэгээд юу тий ер нь тэгээд хүнийг одоо хажуудаа өндрүүлж байгаа болвол яг хүний шаардлагатай анхан шатны хэрэгцээнүүдийг зайлшгүй хангаж өгөх хэрэгтэй л гэдэл би боддог байхгүй юу. Тэр ч одоо чи намайг тэр 0 орохыг 20 мөрдөг бол чи миний анхан шатны хэрэгцээг хангаж чадахгүй шүү дээ. Бүр миний анхан шатны хэрэгцээг хориглоод байна тий. Тэгсэн чинь манай нэг найз энд бас амьдарч Сиднейд байдаг байхгүй юу. Манай нэг найз бүр амар ёрын авгааг ингээд амьдарсан заяа. Ямар муухай хэлж байгаа гэхгүй. Авгаа яатрын. Тэгээ бүр амар хөөрхийн манай найзыг бүр ингээд гүлэх шиг амьдруулад заяа. 7 хоногт нэг удаа хувцас угаадаг гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хувцас хитрхийг угаагаад нэг цагийнсан гэж байгаа. 7 хоногт нэг л удаа угаалаа машин ажиллаж байгаа. Тэгээд юу лээ нэг өнжөөд нэг усанд орж байхад чинь ямар их усанд орж байгаа ороод идэв ингээд бараг 7 хоногт нэг ороход болно гэж мэгдэг байсан байхгүй юу. Тэгээд ямар хэцүү юм бэ? Харин тийм байдалтай амьдруулдаг хүмүүс бас байна. Тэгээд хэцүү. Зүгээр тэр анхан шатны хэрэгцээг нь хангачаач тэ хөөр хийдөө тэгээд. Ийм юмн дээр одоо нөгөө хүмүүстэй ойлголцсон гэхээр угаасаа хэцүү байхгүй. Тэгэхээр энэ угаасаа red flag. Ялтчгүй мөн штэ. Тэгэхээр ингээд энэ үнэтэй би ингээд ойлголцгоол хичээ ингээд усанд орох чинь тийм асуудал биш ээ. Ийм тийм гээд одоо нэгэнт нас нь ингээд нөгөө нэг явцсан авгаанаар би авгаа гэж хэлмээр байна. Тэгээ хүмүүстэй ойлголцсон гэдэг бол алилцсан өнгөрцөн байд юм билээ шүү. Тэгээд ингээд тэр үнтэй ойлголцгоол ялцгаал хийх ямар шаардлагагүй. Ер нь бол дараачийн байраа болоод чимээгүй гараа авчвал чамд стресс айгүй баг. Тэгээ ер нь нөгөө нэг бодох гээд шаардлагагүй. Бидний нэг толгоонд ингээд амар өөрсөндөө хэцүү байгаа юм байж нөгөө үнэ бодох гээд нэг тийм тал байгаад идэг. Одоо бол би тэгээд идэх одоо тэр хэцүү хүчтэй би 7 сар нийт амьдарсан байгаа байхгүй юу. Тэгээд айгүй олон сонь үйлдэл гаргаж ирсэн. Би яг тэр болгоныг ингээд нөгөө нэг яг подкастаар ярих юм бол энэ подкаст бараг 5 цаг болно. Тэгэхээр тэрийг ярихгүй гэдэг ер нь яхад эндээс үүссэн сурсан юм маань юу вэ гэхээр хэрэг хүн ингээд нөгөө нэг чамайг амар тухгүй байдлах юм ямар сони юм бэ гэдэг энэ тэр би эсвэл өөрөө сони хүн юм уу тий ойлгохгүй байгаа да гэд би ингээд тэргээл цаг хоногцоогоо л байгаад идэг гэсэн аахгүй. Тэгээд цаг явахын ярээр ингээд нөгөө хүчээс жоохон юм айж амьдэрдэг тий. Тэгээд тэр чинь ингээд бас red flag байгаа аахгүй. Ямар ч хүнээс бид айж амьдрах ёсгүй. Хэлээ гэснээр бид нар хиджил ах хэвээр мөнгөө төлжил байгаа бол бид нар тухтай байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэгэхээр тэр үед ингээ хүмүүс яадаг вэ гэхээр ингээ төвчих гэдэг юм бид нар төвчж явах хэрэгтэй тий. Заавал төвчж амьдрах ёстой юм уу тий. Ингээд жижигхэн ч байсан амллаасаа хамаагүй тэгэл хүн бид нар амьдрал амар богинохон штэ. Нэг л мэдгээд ингээл хугацаанд 1 сар, 2 сар, 3 сар болчихно. Тэгээд тэр хугацаанд илүү гоё байж болох тийм боломж олдож л байгаа бол заавал тэргүүний бодоо бид хоёрын одоо жишээл тэр гэрэн дээр гэрээ гэж байхгүй. Би түрээснийхаа юмыг бол байнга ингээд цаг маханд төлдөг байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд түрээслэгчийнхаа хувьд өөрийнхөө
эмийг бол хангаад байгаа хгүй нэг мөнгөө төлж байгаа хоол ичээд араас нь цэвэрлдэг ингэдэг тэгдэг. Заримдаа миний ус ундаг байсан. It's okay те. Ус унах бол natural юм шиг санагддаг. Одоо тэр үедээ амьдарч байхад ингээд би амар ингээ өөрөө заваа юм шиг санагдаад байдаг гэсэн аахгүй. Тэгээ би ингээд өөрийгөө өөрчлөөд тэр хүн тааруулаад амьдрахыг амар хичээгээд тэгээд ингээд яаж мадаг тэр нь бохирхгүй. Тэгээд би нөгөө нэг тэр их хэлэхдээ ингээд 1 сарын нэг нөвтсөө надад ингээ хэлчих юм бол дараачийн үнэ болоход амархан тэг хэлээрээ. Тэгээ би гарахтаа хэлсэн чинь тэр хүний зам бүр ингээд 180 градус өөрчлөгдөж байгаа байхгүй. Бүр шал өөрөлдөөд тэгээ намайг бүр ингээд амар хэцүү байлгаа. Тэгээд яг сараас мань өмнө намайг шууд хөөгд гаргацсан. Тэгээ хөөж мөчөөд миний үлдсэн түрээсийг өгөхгүй амар ингээд хэцүү байлгаад тэгээ би ингээд үнээс юу гэхээр гэрээ маш чухал шүү гэдэг тэр бүр дахин хэлмээр байна. Ихэнх одоо ландлорд гэж байгаа хүмүүс чинь яг үүндээ өөрсдөө ландлорд биш тэрийг түрээсэлж байгаа хүмүүс ихгүй юу? Тэгээ тэр түрээслээд нэг өрөөгөө чамд түрээслэх ерөнхийдөө өөрсдийнх нь тэр жинхэнэ ландлордтой гэсэн гэрээн дээр хүртэл тийм дуртааг байдаг. Тийм их байдгүй байхгүй заримдаа. Тэгээ тэрийгээ нуугаад аль болох мөнгөө ингээд нөгөө хэмнэх тохиолдлоор ингээд чамайг байлгаж байгаа. Тэнгүүд чи чамтай ингээд хийсэн гэрээ бол хүчингүүд тооцохдох. Тэр үнтэй хийсэн гэрээн дээр ализны нөгөө нэг хүн авах нэмэлтээр хүн авах хэрэггүй бол тэгэхээр ингээд тэндээ санаа зовоод ингээд тах шаардлагагүй. Хэрэг анханасаа хүмүүстэй амьдарч байгаа бол гэрээн дээрээ маш сайн одоо хугацаанд нь мөнгөө төлнө. Хүний хувийн өрөөлөө дураараа орохгүй гэдгээ сайхан бичээд тэгээд ингээд одоо хүссэн үедээ ингээд юм ашиглах тийм их одоо юунуудын аль болох зэрэгэн дээрээ бүх юмнуудаа дуурс ингэчээд гарын хэсэг зураад ингээд бит юмтай байж ич дараа нь ингээд ямар нэгэн асуудал гарлаа ш одоо миний одоо түрээсийг сая үлдсэн түрээсийг маань өгөхгүй намайг бүр амар зовоосон заяа. Араас бүр залгаж малгаад өөрөө мөнгө өгөхгүй байгаа юм чиж. Тэгээд ингээд нэг тиймэрхүү юмнууд гарахаас сэргийлхийн тулд гэрээн дээрээ зурх хэрэгтэй. Дээрэс нь одоо тэгээд одоо өөрийнхөө авч болох тэр баундрыгаа бас тавих хэрэгтэй. Бид нар байнга подкастн дээр байнга ярьж байгаа шүү дээ. Баундрыгаа юу сайн бид нар тодорхойлох хэрэгтэй гэдэг ингээд ярьж байгаа гэсэн ихэнх тохиолдолд хүнтэй нөгөө нийцмээр байгаа үедээ бид нар тэрийг ингээд бат зогсож чаддгүй байхгүй юу? Айдаг те хүмүүстэй муудалцах ихээс. Тэгэхээр ингээд тухай бодоод бид нар бас хэрэгтэй үедээ үг дуурж явах хэрэгтэй, зөрөгтэй те хэцүү хамгаал хүмүүсээс тусламж аваад ингээд тухтай бай. Тэг ерөнхийдөө их хвчлэн гадаад хүмүүстэй амьдрах хамгийн зүгээр байдаг. Монгол хүмүүстэй амьдрах нь надад нэг гой санагдгаа болцсон. Unless нөгөө нэг сайн найз дотны хүмүүстэй мэддэг, анханасаа мэддэг байсан хүнтэйгээ ингээд амьдраад тэгээд ер нь бас найзтайгаа амьдрах нөгөө минь хэцүү гэдэгс. Тэгэхээр ингээд бодож байгаа бол ерөнхийдөө гадаад мэдхгүй хүмүүстэй амьдрал зүгээр. Тэгээд тустай гэрээгээ хичүүл бүр амар. Англид гэхдээ тэгж гэрээ хийж амьдрт юм уу те? Англид одоо тийштэй ер нь бүхэл газар тэгэх ёстой шүү дээ өгөн. Тэгээд учирлын тэгтээ Монголд ч гэсэн юу жах өөр. Түрээс тийм үү. Учрал гэрээ хийдэггүй юм. I mean like бид чирэг байраа нэр дээр авахд бол гэрээ хийн. Тэнгүүд энэ болохоор зэрэг угаасаа бүх айл нь одоо хүнд нэмж ингэж түрээсэлж болохгүй. Хажуу өрөөгөө ингэж хүн түрээсэлж болохгүй гэдэг ч юм уу. Энд хоёроос илүү хүн амьдрахгүй гэдэг тийм юм угаасаа байдаг байхгүй. Угаасаа бүх айлууд нь тэгж байгаа. Гэхдээ хүн болгон хажуу өрөөгөө түрээсэлдэг. Энд монголчууд бол бүгд л тэгж амьдардаг. Ихэнх нь. Тэгэхгүй бол тэр чинь угаасаа хамаг олсон мөнгөнд түрээсэндээ ганцаараа яваад дуусна. Тэгэхээр надад бол ерөөсөө би тэрэн дээр нэг ерөөсөө relate хийж чадахгүй. Угаасаа хүн болгон рентлэгтээ мэдээж хэрэг бүр байраа нэр дээр авсан хүмүүс нь гэрээгээ хийгээд орж ирж байгаа. Тэрнээс хажуугаар нь орж ирж түрээсэлж байгаа хүмүүс бол гэрээмээр ерөөсөө хийдэггүй. Түрээсээ өгөх ёстой, цэвэрхэн байх ёстой гэдгийг л мэддэг. Мэдээж хэрэг байранд нь эвдрэл учруулах юм бол барьцааны мөнгнөөс нь хасна. Тэр нь л ер нь байд юм байлээ. Ер нь бүх айл шахуу тийм байгаа туу. Хэрвээ тэгэж амьдарч чадахгүй одоо юу гэдэг чинь тухайн айлтайгаа зохицохгүй байх юм бол өөртөө нэр дээрээ байраа аваад гараа гэд нэг тийм л сонголт байгаа гэдэг юм шиг санагдаад. Тэгэл нэр дээрээ байр аваад гарсан да.
Харин тийм. Тэгэхээр юу учрлын одоо тэгэхээр ингээд наадах чинь ингээд учрлын үед бас амар ингээд хэцүү хүмүүстэй амьдэрсэн бас энүүнээс болж байгаа байхгүй юу? Хэрвээ анханасаа ингээд нөгөө нэг танинд дээр авч болдог гэрээтэй газар байсан бол хүмүүс тэгэж даам арцахгүй шүү дээ. Чи 0 бити ашигла юм байхгүй. Гэрээ чамайг хамгаалахгүй. Тэгэхээр ингээд тэнгүү тийм байхгүй учраас бид нар одоо тийм хүмүүс бидэртээ хамаагүй харьцах тийм боломжийг олгоод байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа хэрвээ боломж гарахад өөрийнхөө одоо responsibility гэж бодох юм бол тэрэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо миний 5 хүнтэй амьдарч байгаа юу чинь тус тустай гэрээтэй байхгүй юу? Тэгээд ингээд тэгээ би чинь тэгээ миний ингээд гэрээг 12 сараар ингээд зураад надад өгсөн. Тэгээ гэрээн дээр ингээд харах юм бол угаасаа ингээд нормал юмнууд байгаа байхгүй юу? Угаасаа юм гэмтгэхгүй, ингэхгүй, тэхгүй гэдэг ингээд яатсан. Болж игэл тиймэрхүү байранд бас орчвол зүгээр яа. Тэгэхээр ядаж тийм байрнууд орохоор ингээд өрөөгөө түгчих боломжтой болж байгаа байхгүй. Тэр монгол хүмүүстэй амьдрахаар өөрийнхөө гэрт би түгжээ химээргүй байна гэдэг нэг тийм сонин юм комент хэлээд байгаа байхгүй. Одоо би чинь тусдаа ингээд амьдарч байгаа юм. Би өрөөгөө түгжээл гараа явна. Миний өрөөрөө намайг гарлаа түгжээтэй болох сэтгэл амарга байхгүй. Хин ч ороод ингээд миний юмнуудыг үзээд ингээд өмсч зүгээд ингээд ах юмнаас бас хамгаалчихж байгаа. Гэдэг утгаар тийм. Тэгээд яа. Тэгэхээр хүмүүс анхаараарай. Хажуу өрөө төрөслөх хэцүү. Одоо бас нэг хамгийн хэцүү юм энэ нэрээ. Том урандаа хүн амьдардаг байх үед шүүн өлсгөр амар хэцүү. Хөрөвч ухаад юм идчмээр байдаг. Байхгүй ууштэй тэгэл. Тэгээ шүүн өрөөндөө хоол цахиалж идлээ гэл тэгэхэд орж гарахад айгүй хэцүү. Тийм. Тэр бол амар хэцүү. Мөнгөн дээр ч бас асуудал. Шүүн өлсгөл хамгийн гонхтой байдаг. Бид нар монгол ихчтэй бас амьдарч байхад ингээд юу нүүн том өрөөнийхөө хажууд өөрөө том өрөөнтэй амьдардаг. Тэгээ галзуух руу ингээ орохын тулд ингээ шатаар доошо бонгол шатны доор нөгөө нэг том өрөөн байдаг. Би ингээд шатаарч бууж болохгүй ингээд тэгээ шатаар бууж бас нөгөө хүнсмүсээ нөгөө нэг хоол захиалж авна штэ. Тэгээ намайг хизээ гарч ийн яаж байгааг бүгдийг мэддэг заяа. Тэгээд ингээд намайг 0 хэдэн удаа өдөрт ашиглаж байгааг ч бараг тоолоод иждэг. Нэг тийм амар тийм ийм нэг амар хэцүү байсан. Ёо тэр ихчийг би одоо монголчуудтай амар хэцүү. Ингээд одоо хараад байхад ер нь амар хэцүү юм болгож амьдрах юм аа. Зүгээр л сайхан амьдарч болох. Том өрөөндөө заавал байгаад байх ямар шаардлага вэ? Харин тэрэн дээр өөрөөсөө зүгээр хураах гэж байгааг нь ойлгочлээ. Харин тийм. Тэгээ мөнгө хураах гэж ингээд өөрсдийнхөө одоо тэр нөгөө mental health мэлттэй өөрийнхөө тэр hygiene мажинаа ингээд золиосонд гаргаад байгаа байхгүй юу? Тийм шүү. Би бүр тэгтээ гайхадахын том өрөөнд бид нар одоо монголчуудаар амьдардаг оюутнууд байхад бид нар тийм 2 унтлахны өрөө, 2 хагастай унтлахны өрөө, тэгээд том өрөө гэдэг юм байдаг ус аахгүй юу? Тэгээд оюутнууд амар хийрдэг. Тэгээд танаа том өрөөнд чи хэд хончид нөгөө байраа олтлоо хэд хончид хөмхөө гэдэг нэг ганц 2 хондог аахгүй юу? Тэгэхэд угаас амар хэцүү тэр том өрөөнд чинь нөгөө нэг сууж хоол эдмэр байдаг гэж зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээд тэрийгэ бодоод бид нэр ерөөсөө бараг том өрөөнд ерөөсөө авдаггүйсэн аахгүй юу? Тэгээд жоохон илүү мөнгө төлнө л дөө хэрвээ ингээд том өрөөнд хүн байлгахгүй гэж аваад илүү мөнгө төлнө. Гэхдээ илүү мөнгө төлөөд одоо тааваараа хоолондоо идэж уугаад тэг ингээд тааваараа 0 мэл хэршиглаад байх чаа ингэ зүгээр юм биш үү? Тийм монголчууд бүр арай нарийн арай дэндүү арай. Тэгээд би ерөнхийдөө өмнө дээрээс нь дүгнэлт нь бас ер нь гадаад хүмүүстэй амьдаа сурцсан хүмүүс бол арай тийм flexible гэдэг байхгүй юу? Би тийм дүгнэлтэнд хүрсэн. Ингээд нэг олон төрлийн улсын хүмүүстэй амьдарч үзээд заванч шүтсэн, цэвэрхэн ч амьдарч үзсэн байхаар юмд арай нэг тийм хүлээцтэй хандаж чаддаг хүмүүс цаантай. Тэгэхгүй ингээд нөгөө хүнтэй ерөөсөө амьдарч үзээгүй ийм хүмүүс одоо жишээлбэл чи 100% сайн хүн байлаа шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ ингээд тэр хүн чамаас асуудал бас хайх байхгүй ямар ч тохиолдолд. Тэгэхээр ингээд чи бүх юм 100% зөв үлээ гэд бас ингээд тэрэндээ таарахгүй байх үеуд бас ингээд бидний
хүчнээс давсан бас тийм хүргүүд бас гарна. Тэгэхээр ингээд аль болох өөрсдийгөө хамгаалаад бас лайнлорд гэрээтэй байвал өөрсөнд нь ч бас амар штэ. Өндарч байгаа Уг нь бол тийм шүү, тий. хүмүүс байвал тий. Тэгэхээр гэрээ бол хоёр талаас нь ингээ хамгаалж байгаа болохоор маш чухал. Би нэг бүр дахин хэлмээр байна ч гэж. Яа. Гэрээтэй байх маш чухал аа. Яа. Би ч гэсэн дахин хэлнэ. Тийм байх шүү. Би ингээд ер нь нийгмийн бас нэг тийм монголчуудаа бас муухагаар ярмааргүй байгаа ч гэсэндээ ингээд яг үннийг хэлэхэд те бүгдээрээ ингээд нэг тийм дандаа юм хаасл хийж амьдрах тийм юугаар ингээд менталитеттэй болцсон. Өөрсдийнхөө нөгөө тухтай байдлаас илүүтэй мөнгө хэмнэхтэй тиймэрхүү аман дээр илүү голчлон анхаарч амьдрдаг. Их нийтээрээ тэгээд байгаа юм. Уусаа Монголд гэр бүлээ бодно те мөнгө зөнгөө цуглуулах хэрэг гарна. Аль болох гадаад ирсэн бас шалтгаан ч бас гэр бүлээ олигтой аваад явчих юмсан да гэсэн тэр сэтгэлдээ ч юм уу өөрсдийнхөө тухайг юусоо боддгоо. Тэгэхээр хүн хүний зорилго нь өөр болохоор тэр нь өөр болоо явчихдаг. Одоо жишээ нь тэр хүн үнэхээр мөнгө хийх гэж бодож ирсэн гадаадад ирсэн байгаа хүн болвол тухгүй байгаад ч болтгой мөнгөө олоод тэгээ явъя гэд тэгээ бодсон байдаг хүмүүс байгаад болоод тэр хүмүүстэй бид нар таарахгүй байгаа учраас тэр хүмүүсээс зүгээр хол үлдсэн л тэр юм шиг л. Тэр хүмүүс нэг олоод нийлээд химнээдээ сайхан бүх хүмүүсээс амьдраад тэгээ болоод явж бас болж байгаа болоод явж болно тий. Тэгэхээр юу үнэхээр яг үнэ. Тэгэхээр ингээд бас яг тийм лайфстайл нь таарад идэг хүмүүстэй бол асар их мөнгө хэмнээд ингээд тэгээ буцаад Монгол руугаа яваад ингээд байр маяг аваад тий явах боломжтой хүмүүс байна. Зарим нөгөө талаараа зүгээр л амьдралаа дөнгөж ингээд яахаа шидэхгээ явж байгаа хүмүүст бол тэгж ихэндээ амьдрал үзээд байх шаардлага бол байхгүй юм шиг санагдав. Yeah, that's true. Тэгэл яг тэр нэг хамт амьдрах хүнийхээ vibe-ыг олчих юм бол яг өөрийнхөө амьдрдаг лайфстайлтай ингээд зөгцдөг төрлийн хүнээ олох нь ер нь хамгийн чухал юм байна л да. Яг нөгөө хүний чинь зан ааш харанчнаа яаж нээж ийн чиний нөхцөл байдал ямар байна? Тэр хүний нөхцөл байдал ямар байна те? Одоо чинь би тэр яг хэцүү байсан уюудад би тэр хүмүүстэй амьдрмаарг байгаа штэ. Гэхдээ надад өөр сонголт авахгүй байхгүй. Өөр байр олдохгүй ч юм уу те. Өөр хямдхан байр олдохгүй ч юм уу. Тийм байгаа нөхцөл би тэр хүмүүсийг тэсгээс өөр арга байхгүй. Тэсээ 4 сар амьдэрсэн байгаа байхгүй. Тэ тэгэхээр одоо тэгээд бас хүнийг тэгж амьдр гэж одоо хэлэх нь цаашаа тэгэхээр тий. Тэгэхээр угаасаа яг хүнтэй амьдрахад лайфстайл нь таардаг хүнтэйгээ амьдрах хамгийн гоё доо. Би одоо яг тэгж гоё амьдарч байгаа гэдэг. Харин тий. Би бас нөгөө ер нь ингээд хүмүүс юм шимтэй нөгөө аль талыг нөгөө нэг баримтлахгүй ингээд нөгөө нэг би одоо хувьдаа ингээд за хүн болгон л өөр нэг амьдралтай гэд бодоод яваадсэн болохоор 7 сар тиссэн байхгүй. Тэгэнгүүт ингээд нэг талд нь ерөөс зогсохгүй байгааз ингээд өөрийгөө ч юм өөрөхгүй нөгөө нэг ч одоо ингээд зөвтгөх юм байхгүй ингээд аль болох ингээд харуулах гэж яхаар ингээд бас хэцүү байгаа болохоор нэг талдаа бас ингээд зогсох нь зүгээр юм байна гэж бодоод энэ хүмүүсийг бол хангалттай муулмаар санагтаад муулж байгаа шүү. Тэгэхдээ заавал юм байх алгүй. Зарим би бол одоо яг энэ тал дээр зогссон. Муулж авах хэвээр хүмүүсийг муулчлах хэрэгтэй. Өөртөө амар би угаасаа энэ нэг тийм angel биш те. Like өөрөнгөсөн ууралж одоо яах хэвээр юмнууд байдаг. Тэгээ тэрийг одоо илэрхийлэх нь миний ментал одоо хэлтэнд айгу зөв юм байна гэж бодож байгаа болохоор сайхан үнэхээр муухай тэнэг хүн байвал тэнийг хэлчих хэрэгтэй. Тийм шүү дээ. Тийм шүү. Яа тэгээд энэ үнийг одоо ер нь подкаст ерөнхийдөө дуусах тал руугаа ерөнхийдөө орчих. Тэгээд бүгдээрээ сүүлийн хэсэг руугаа ерөнхийдөө орцгоё. За. Ерөнхийдөө эхний ярьсан одоо ер нь дүгнээд хэлэхэд бол хүнтэй амьдрахад амар том одоо хэцүү ч үеуд гарна. Гэхдээ сайн ч үеуд гарна тий. Учирлын одоо best friend-аар амьдарч байгаа шиг, минагийн нөхөртэйгээ амьдарч байгаа шиг хүн тайван гоё амьдарч болно.
Тэгтээ таарахгүй асуудлууд бас гарч болно. Тэгээд асуудлууд нь хэр хүнд байна, ямар байна, тэрнээс шалтгаалаад бас нөгөө хувь хүн өөрсөндөө юм бодоод ингээд тэр хүмүүсээс тустай амьдрал илүү мөнгө төлөөд амьдрах уу эсвэл жоохон ингээд твсээд байх уу гэдэг сонголтыг бид нар өөрсдөө хийн. Тэгээд гуравт тэгээд ерөнхийдөө хүмүүстэй амьдрын гэдэг нь бас тий санснаар ингээд гоё байхыг хүсэж байгаа ч гэсэндээ тийм үе гарахгүй байх юм бол тэгээд гэрээ мэрээ бүх юмудаа анхаасаа зурцсан байх хэрэгтэй гэдгийг ерөнхийдөө давтаж хэлээ. Тэгээд ер нь сүүлийн хэсэг рүү орё доо. Тэгээд дараагийн ангиараа ерөнхийдөө юу ярих ангиуд орж байгаа лээ. Тэрийг ярих уу? Дараагийн ангиараа юу ярьчаа. Ямар ч тач манай хоёр маань сайхан амраад ирнэ тий. Тэгээд сайн сайхан хаваалцсан. Яа. Тийм л төлөвлөгөөтэй байгаа штэ. Тэгээд энэ хүртэл тэгэл бас сонсоод зарим хүнийг бас ингээд би авгаамаагаа гэж хэлээ гомдоосон бол sorry. Some people are авгаа by the way just saying Rocket Band сүүлийн дуу үзтээ тий. Блаугаа. Тэгээд бид гурийн бас хэлсэн юм хувийн experience-үүдээ ерөнхийдөө ярьлаа. Тэгээд хүн болгон бас бидний гурийн бодож байгаа шиг байх албагүй. Зүгээр тийм бид гурийн л бодол шүү гэдгийг дахиад хэлээд тэгээд дараагийн ангиараа уулзцгаая. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай. Баяртай. Баяртай.